Хай. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Түрүүн хүү гэрээс гарахын өмнө заагсны аквариум харчаад ээж эндний заагаас өгчээж гээд тэгэхээр нь очиж харсан чинь манай аквариум дотор үүдэг хамгийн том загас нь өгчиж. Тэгэд ойр дугасаа гадаа халуун байгаа болохоор усны температур бас 30 градус зааж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас тэрнээс болсон юм болов. Гэхдээ нэг загасны худалдагч болохоор 30 градусыг хэвэн гэж хэлсэн. Тийм болохоор мэдгүй яасан чи. Тэгсэн чинь нэг дотор нь аквариум дотор юм ус цэвэрлэгдэг фильтр байдаг байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор жоохон сордгийн. Тэгсэн чинь загас өгчхээр өөр нь тэрэн дээр очиж наалтчихдээ ингэ сорогдоод тэгээд ингэ сэрвэмэрвэн сорогдсон, нүдэн сорогдсон мэдгүй амир эвгүй байдалтай байжсэн. Би өөр нь яг загас тижээх тийм ихтгэлтэй байдаггүй болохоор ер нь загас өгөх болгон жоохон хямарчаад идэгин. Нөхөрхүү хоёр болохоор ер нь цаашид тижээ аквариума томруулна гэж ярьдаг болохоор нэг хамгийн анх загас тижээгч ихт нь худалдагч нь бас ер нь ингээ загас ойр ойрхон өгдөг шүү анх тижээхэд тэр болгон санаа зовлохгүйгээр дахиад шинийг аваад идэв шүү гэл ерөнхийдөө жоохон суралт авсан болохоор бас гайгүй. Би бол ер нь хямарчтий. Намайг баг байхад манайх анх загас тижээж ирсэн. За нэг баг байхад биш юм байна. Би нэг 10 жилийн 7-8 дугаар анги байсан болов. Тэгэд анх нэг аавал амир сүртэй нэг том аквариум аваад тэгэл дотор нь бас тэр фильтр ус цэвэрлэгч ус халаагч энэ төр гэл баах юм жижиг цахилгаан багшнууд аваад тэгэд нэг хөрхөн хэдэн загастай болол тэгэд нэг тижээж эхэлжсэн. Данч нэг худалгүй ингээд нэг удаа манай гэрт тог тасраад тэгэд эрэхтэй амар өндөр хүчлэлээр ирээд тэгэд шууд тэр аквариум дотор байсан нэг багжнууд буудаад тэгэд манай бүх загаснууд үхчихсэн шүү дээ амар харамсалтай. Гэтэ ер нь би загасанд тийм дуртай биш. Тижээхтэй тийм дуртай байдаггүй. Яг загасны тэр бүтэц тэгээд нэг заламгайны хэсэг нь намайг нэг жоохон тухгүй өргүүлээд идэв. Харахаар нэг сонио арьс сүрдээсэн юм шиг жоохон өвхөө мэдрэмж төрүүлээд идэг болохоор. Гэтэ хятад хүүхдүүд харин загсаар бүр амар ингэ тоглоо сурсан. Багаас эднэр чинь бас далаатай болохоор ингэ дахиа заагас далайн амтныг айгүй ингэ сайн мэддэг. Тэгээд тэднийг дэлгүүрт айгүй амьдаран зардаг болохоор ингэ бүр ингэ аваа тоглоо сурсан заа нэг амар. Тэг ингэ хятад хүүхдүүд супермаркет дотор энэ тэр загсны сүүлнээс ингэ бариад тэг тэр нь ингэ хоёр тийш ингэ хөдлөөдөө штэ тий. Тэнгүүд амир инээж минийг тоглоод идэг. За надад бол ёо бурхан минь аимшигтай санагддаг. Гэтэ ер нь яг хятадыг анзаараад байхад тэр жоохон хүүхдээсээ эхлээл тэгэл одоо амтан болгоныг юм амтай гэж үздэггүй. Агүйгүй үздэгэл тийм мэдээж амтай. Гэтэ нэг тийм хүн гэдэг нь хамгийн чухал. Амтан болохоор зөвхөн бидний хоол гэдэг өнцгөөс амир ингэж анзаараад идэгий. Тийм болохоор нэг ингэж одоо өдөр нь тоглож исэн дахиад оройн ингээд тавган дээр нь мах болцсон байгааг нэг ингээд гайхгүй амир ингээд хүүхдүүд нь баяртайгаар ингээд амтрахын иддэг за амир сонио. Тэр нь надад жоохон эвгүй санагдаад идэв. Надад болохоор би багтаа хөдөө өвөө мэгэнд очиод тэгээд миний нэг өмнө тоглож исэн цагаан ямаа яасан гэдгсэн чинь тэр чинь муулаад гаргацсан шүү дээ тийм мах болгоцсон энэ төр гэж хэлж ихт нь би бүр амир уйлаад хэмэрчээсэн байхгүй юу. Тэгээд өвөө мэгэ амир муу хүмүүс гэж бодож исэн. Тэгэхээр ингээд Монгол хүүхдүүд багаас ингээд ер нь амтныг хэдийгээр хоол болно гэдгийг мэддэг ухамсарладаг ч гэсэн бас ингээд амийн ингээд бодож байгаа өнцгөөрөө хятад хүүхдүүдээс ингээд шал ондоо ойлголттой юм шиг санагддаг. Ер нь монголчууд бид ингээд амтай зүйл болгоныг одоо ижил тэгш амтай өлсөд цангах мэдрэхүйтэй гэдэг ойлголтоор ханддаг бол хятадууд нэг тийм биш үү тийм. Хятадууд ихэвчлэн нэг хүн бол хамгийн чухал юм. Харин бусад амьтан бусад зүйл бол яг ам гэхэд бас ойлголт нь арай ондоо. Тэнгүүдээ тэр тусмаа ингээд хоол хүнсэнд хэрэглэгддэг амьтан бол одоо үүрэг нь баг зөвхөн ингээд хүмүүсийг тижээх юм үүрэгтэй. Тэхээс биш тийм мэдрэмж тэр амны талаар бол ер нь айгүй тийм ондоо ойлголттой байх шиг үгүй. Хятадуудын тэр одоо үзлийг илүү сайхнаар хэлвэл нэг тийм бодит реалист гэмээр. Гэхдээ яг ингээд бусад амьтантай ч юм уу харьцаж байгаа нь нэг тийм ширүүн өвдчихгүй гэмтчихгүй гэсэн нэг тийм болгоомжлолгүй амар юм ширүү хандаад идэв. Гэхдээ яг ингээд тижээж чадчих нүгийвэл
яг ингээд тэр амьтнаа хүлчгүйхэн шиг ингээд тижээж чадаад идэгин. Тэгсэр нэ за юу мэрчин. Ингээд амьтаа юмд хандж байгаа хандлага монголчуудаас бүр шалгандоо. Тэгсэр нэ яг ингээд хятад хүмүүс тийм ширүүн, тийм одоо чанга, ууртай хүмүүс үг гэвэл бас яг тийм биш. Яг ингээд харьцаад асуудлаа яриад ингээд харьцахад айгүй тийм зөөлөн хүнийг ойлгох нэг тийм уярамтгай гэх юм уу? Ерөн жоохон тийм хараншин гараад идэгий. Сэтгэлээр амар сонирн бааз. Юмд амар юм наантай цаантай нэг тийм цензүүртэй сэтгэл хөдлөл айгүй багтай нэг тэгж ханддаг. Тэгэд бас юунд ширүүн, юунд зөөлөн байх вэ гэдгээ айгүй сайн ойлгоод ах шиг гэдгийг. Ерөнтэй эдийн хүмүүс болохоор хүнзийн үзлийг бол баримталдаг. Ер нь нэгдмэл ойлголттой байх шиг санагдаад идэв. Одоо жишээ нь энэ утга дээр бол хүнзийн хэлснээр өөртөө хатуу өрөөлт зөөлөн бай гэж тэгдэж штэ тий. Тэрийг ер нь бол нийтээрээ яг ингээд ухамсарлсан хэрэгжүүлээд ах шиг санагдаад идэв. Надад хятадуудын сахилга баттай чанга зан чанар дээр монголчуудын нэг сэтгэлийн боловсралтай зөөлөн зан чанарыг нэмжүүл нөгөө барууныхны номон дээрээ хайгаад идэг төгсгөнийг үсгэж юм шиг санагдаад идэв штэ. За бай бай.